Сайн мэцхан үзэгчтэй явуулын подкастын маань дараагийн дугаар гарахад бэлэн болоод байна. Бид нийслэлийн цэргийн штабын дарга хорондоо ялтын өрөөнд ирээд байна. За манай подкастт оролцож байгаа танд баярлалаа. За нийслэлийн цэргийн штабын чиг үүргээс яриагаа эхлэе. За юуны өмнө бас энэ подкаст ярилцлаганд бас үрж оролцуулж байгаад баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд цэргийн штаб мөн нийслэл дүүргийн хэмжээнд цэргийн штабын үүрэг бол маш онцгой байр суурийг бас эзэлдэг байна. Юуны өмнө нийслэл хотын хэмжээнд нутаг дэвсгэрийн засаг захиргаа нэгж үүсээд 100 жил болоход анхны дөрвөн хотын захиргааны нэгж бас байгуулагдсан байдаг. Тэрний анхны дөрвөн нэгжийн нэг нь бол цэргийн штаб юм байна. Анх бол цэргийн хэлтс нэртэйгээр хотын захиргаанд байгуулагдсан ийм түүхтэй байдаг. Тэгээд анх байгуулагдсан цагаасаа л улс орны хөгжил бүтээн байгуулалт тусгаар тогтнолын үндсэн үүрэгт бол үнэхээр том байр суурийг эзэлж ирсэн. Тэгээд өнгөрсөн онд бид бүхэн 2025 онд цэргийн штаб үүсгэн байгуулсныхаа 100 жилийн босыг даваад ингээд 101 дэх жилдээ ажил албаа үүргээ бол биелүүлж байна. Тэгэхээр цэргийн штаб ер нь яагаад ийм энгийн тэр дундаа засаг даргын хамгийн газарт байж чиг үүрэг нутаг дэвсгэрийн хэмжээнд биелүүлдэг юм бэ гэхээр бас дараах хэд хэдэн үндсэн гол агуулга бүхий үүргүүд байх. Нэгдүгээр батлан хамгаалах бодлогын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үүрэгтэй. За хоёрдугаарт нь цэргийн батлан хамгаалах салбарын бүхэл төрөл зүйл бодлогыг орон нутгийн удирдлагад бас зөвлөн туслах түүний чиг үндсэн эрх үүргийг бас дамжуулж биелүүлэх юм үүрэгтэй байдаг. За мөн дараагийн үүрэг нь үндсэн өөрийнхөө цэргийн үүргийг биелүүлэх хэрэгтэй байдаг. За хамгийн сүүлд нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ийм байр суурьтай байдаг. Тэгэхээр үндсэн сая би хэллээ түүхийн 100 жилийг ингээд 25 жилээр авч үзэх юм бол яг ардын үсгэлийн дараа 1924 онд байгуулагдсан. Ингээд 1940-од он буюу дэлхийн чөлөөлөлттэй айныг хүртэл за мөн түүний дараах за мөн тэгээд 60-70-ад оны үеийн зэвсэг түвшний буюу төр захиргааны байгууллагууд батчин бэхжих байр суурь за тэгээд түүний дараагаар ардчилсан тусгал арслал гарсны дараах гэж чиглэгдэж ингэж явдаг байна. Цэрэг бүртгэлийн үйл ажиллагаа нийслэл журам хэрхэн зохион байгуулагддаг вэ? Тэгэхээр бид бүхэн сая цэргийн штабын үндсэн үүргийг бас ярьлаа. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаанд бас тасралтгүй хэрэгжиж ирсэн цөөхөн хэдхэн үүрэг байх. Тэгэхээр би түрүү хэлсэн байгаа. Нэгдүгээр цэргийн батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх гэж үйл ажиллагаа. Тэгэхээр тэрний хамгийн эхний үйл ажиллагаа нь ер нь улс орон 1 сарын 1-нд шинэ он гараад шууд хэрэгжүүлдэг хамгийн анхны үйл хэрэг нь бол цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа байдаг. Энгийн салбар ч гэсэн 1 сарын 2-наас эхлүүлдэг ажил их ховор гэх юм уу да. Тэгэх юм бол цэргийн бүртгэлийг бид бүхэн 1 сарын 2-наас эхлүүлдэг байна. Тэгэхээр энэ цэргийн бүртгэл гэдэг ойлголт яагаад ийм бүтэн 100 жилийн турш явж ийнэ гэхээр ер нь альва улс орон бол эд зүйлээ хүн амаа бүгдийг тоолдог байна. Яг түүнтэй адилхан бид бүхэн 18-аас 55 насны ирчүүдээ жил болгон тоолж яана гэсэн. Зүгээр хоёлаа подкастын чинь энгийн иргэн дээрээ жоохон хүрх энгийн ойлголт яриагаараа бас хүрхэн зүйтэй ах гэж болгож тийм ээ. Жишээ нь малчин айл бол хашаанд байгаа малаа богоор нь тэгээд хүний өөрийн ингээд тоолдог шүү дээ. Тэ ингээд өнгө зүсээр нь тэр яг түүнтэй адилхан улс байндаа нэг 18-аас 55 насны хичнээн орчим эр хүн байна. Нэгдүгээр ерөнхий тоог юм. За хоёрдугаарт нөгөө ирчүүдээ сортлноо. За цэргийн насны залуучууд хэд байна? За бэлтгэл чөлөөнд байгаа хэд байна? Яг цэргийн жинхэнэ албаа хааж байгаа нь бас хэд байна? За тэр цэргийн албаудаа хаасан хаагүйг нь бол 1 2 дугаар цэргийн гэж бол ангилж ялгадаг баг. Тэгээ 1-р цэргийн гэдэг нь бол яг хуулиар хүлээсэн цэргийн чиг үүргийг биелүүлж байгаа. Цэргийн мөн цэрэгцэн байгууллагад ажиллаж дөрөнд хувцас боорон өмсөж эдэлж хэрэгэлсэн. Ер нь бол энэ цэргийн албыг бүх төрлийн хэлбэрээр хаасан иргэнийг 1-р цэргийн бэлтгэл үүрэгт гэж хэлж байгаа. За 2-р цэргийн бэлтгэл үүрэгтэн бол яг босод сургалт дамжаагаар цэргийн мэдлэг боловсрол эзэмссэн
ийм мэрэгэн буюу бас эзэмшээгүй ердийн энгийн иргэдэгээ бид бүхэн 2 дугаар зэргийн бэлтгэл өргөтөн гэж ангилдаг байна. За тэгээд нөгөө зэргийн бүртгэл маань 1-р зэрэг 2 дугаар зэрэг гэдгээр ангилна. За мөн одоо бэлтгэж чөлөөнд байгаа гэдгээр ангилна. Энэ бүгдээс цэргийн штабын цаашдын одоо яг үндсэн ажлын төлөвлөлт эхэлдэг байна. За цэргийн бүртгэлийн хувьд бол ерөөдөө ийм байна. Тэгвэл ер нь цэргийн бүртгэлд маань залуучуудын маань нэтэх оролцоо ер нь ямар төвшөнд байгаа вэ? За цэргийн бүртгэлийг бас харьцангуй нэг хэсэг иргэд маань ер нь 1992 оноос өмнө нь бол нэг үгэлэхэд Монгол улс баг цэрэгдсэн орн байлаа шүү дээ. 1970-аас 85 оны хооронд бол зэвсэг түвшний хөгжлөд бас эд мандан бадалтын үеэс Аздаа бол мот механикжуулсан маш том одоо айрам байсан. Хэрвээ 1980 оны айрам Монгол улсын одоо айрам үнэлэх юм бол Азад ер нь нэлээд дээгүүр орох. Тийм бүгдээ одоо урд хөршөөсөө хүртэл давсан хэмжээний хүч зэвсэг чадaltaй байнгын бүрэлдэхүүндээ сургагдсан бэлтгэгдсэн ийм бол хүч байсан. Хамгийн их танктай ер нь байсан шүү дээ тий. Тийм байсан. Ер нь бүх төрлийн зэвсгүүд байсан. Нис хүчин одоо газрын хураа замын цэргийн хүчин хамгийн одоо өндөр хүчин чадалтай байсан. За тэгээд арцлал гарсан мөн дэлхийн нийт асар хурцтай хөгжлийн явц хурцж ирсэн. Тэгээ энэ бүгдээс ингээд шалтгаалаад ирэхэд бид бүгдийн маань нөхцөл байдал одоо сэргээрээ гэх юм уу те өөр байр суурьтай болж гисэн. Бид ч гэсэн хөгжлийн шинэ одоо үеийг бас эхлүүлэх хэрэгтэй болсон. За яг эндээс л одоо бид бүгдийн бодлогын шинжилгээний одоо томоохон үйл ажиллагаа алхмууд бол хэрэгжиж гисэн байна. Тэгэхээр бид бүхэн энэ цэргийн бүртгэлээс улбааж таны саяны асуудаг арга хэмжээ дараагийн одоо энэ арга хэмжээ маань ямар хийх вэ гэдэг дээр нөгөө хуучин бүтэц оронтой бүрэлдэхүүнтэй зэвсэг түвшний нөхцөл байдал маань өөрчлөгдсөн учраас бид ч гэсэн дагаад одоос өөрчлөгдөх бодлогын одоо том шинжилгэүүд хийх шаардлагатай болж ирсэн байна. Ер нь ямар шинжилгээ ажлууд хийж байгаа чухалд ордвол. За сая нөгөө асуултандаа бас яг хариулсан гэ идэвхтэй оролцдог гэдээсэн. Тэгэхээр идэвхтэй оролцдог байсан маань 80 одоо тэр арцлал хөгжих хүртэл хүссэн хүсээгүй иргэн өөрөө оролцдог байсан. За ингээд арцлсан байдал тогтолцоо нийгмийн хувьд ингээд шинжлэхтэй гарч ирснээс хойш эргээд хүн болгоны аж амьдрал толгуурсан тийм иргэний оролцоо одоо бий болж эхэлсэн баг. Тэгэхээр энэ дээр бид бүхэн нөгөө цэргийн байдал маань буцаад идэвхтэй оролцоо маань одоо байхгүй болж эхэлсэн. Цэрэгтэй бүртгүүлэхгүй болсон. Ер нь цэрэгт явах одоо цэргийн тооч цөөрсөн. Ингээд ер нь нэг 10-аас 15 жилийн цэргийн армиа бас иргэд маань анзаарахгүй өнгөрч эхэлсэн баг. За ингээд ирэхээр нь одоо хэд хэдэн томоохон бодлогын шинжилгэүүдийг батлан хамгаалах салбар маань гаргаж гисэн. Батлан хамгаалах одоо хөв бодлогын одоо 3-4 томоохон бичиг баримтуудыг батлуулсан байгаа. Батлан хамгаалах бодлогын үндэс тийм ээ батлан хамгаалах тогтолцоо тэгээд мөн одоо батлан хамгаалах хөгжлийн бодлого гэдэргээд хэд хэдэн одоо бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлж ирсэн байгаа. Хамгийн сүүлд бид бүхэн 2016 онд баг 2016 7 хоног бол манай эрх зүйн бос шинжилгээний томоохон амжилтын жил гэж хэлдэг. Бид бүхэн яг цэргийн одоо албан хаагч чиглэсэн цэргийн албан хаагчийн болон эрх зүйн байдлын тухайлбал урт нартай хуулийнхаа бид бүхэн амьдрал дээр хэрэгжиж яг тэр хүнд хүрэхүйц хэмжээний шинжилж чадсан баг. Тэгээ энэ бол том амжилт. Жишээ нь энэ хуулийг бид бүхэн яг нийгмийн байдлаас нь цэргийн алба байдлаас нь бас хоёр салгасан баг. Тэгээ хоёр хууль болгосон. Одоо гэтэл энэ хүн 10 жилийн хугацаанд бас өөрчлөх шаардлагатай болоод дөнгөж өчигдөрхөн батлан хамгаалах салбар төрийн цэргийн байгууллагын хэмжээнд цэргийн албаны тухайн хуулийн шинжилгэлийн хилцүүлэг явагдсан байна. Энд одоо батлан хамгаалах салбарын бүхэл удирдлагууд маань оролцож анхаарч мөн төрийн цэргийн байгууллагын одоо салбарын төлөөлөлтийг оролцуулсан томоохон хэмжээний хилцүүлэг зохион байгуулад ерөөсөө өөрчлөё. Одоо цаашид яах вэ гэдэг дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. Тэгэхээр шинжилгээний бодлогууд маань бас цаашаа ингээд үргэлжлэнэ гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ маань зөвхөн улсын хэмжээний хувьд ярьж байгаа асуудал шүү дээ. Дэлхийн хэмжээний хувьд ерөөсөө баг өдөрт тэгээд 7 хоног одоо сар тутам гэдэг юм уу сүүлдээ явсаар байгаа одоо сар өдөр
цэргийн номлол өөрчлөгдөж байна. Бид бүхэн одоо ингээд телевизээрээ харж байхад л дайн байлдааны стратегийн тактикийн шин чанарууд ерөөсөө хүний санаанд багтамгүйгээр шууд одоо өөр болж штэ. Ер нь сүултээ бол одоо дайтагч талууд буу барь зэвсэг барь бие биенийхээ өөдөөс одоо нүур тулна гэдэг ойлголт байхгүй боллоо. Тэгэхээр Монгол улсын одоо энэ батлан амнах салбарын бодлогын хөгжил гэсэн юм яг үүнтэй уялдаж бас хоцрохгүйгээр дагаж шинжлэгдэх ёстой. Энэ дэр бол салбарын бүх бие бүрэлдэхүүн бол нэг байр суурьтай байдаг. Одоо дэлхийн бусад одоо орны дайн байлдаан дээр ер нь хөвчлэн таны хэлдгээр ингээд AI хэмжээ ухаанаар ингээд ашигладаг юм явцлаа гэдэг байна шүү дээ. Ер нь манай улсын хувьд ер нь хэрэг бас ингэж адилхан дагаж шинжлэгдэж одоо хөгжиж байгаа юм. За би одоо нэг бодлогын шинжилгээ юм ярьсан. Гэхдээ энэ бодлого шинжилгээний асуудал бол ер нь батлан хамгаалах салбарын одоо төрийн зархины төв байгууллага зэвсэгтний жанжин штаб гэдэг бодлого ярих хэвээр том байгууллагууд ярих хэмжээ. Гэхдээ би орон нутагт бас төлөөлөн сууж байгаа сайдын зөвлөлийн гишүүний хувьд энэ бодлогыг бас ард иргэдэд тодорхой хэмжээгээр дамжуул, таниул, сурсалж явах хэрэгтэй. Бид бүхэн дэлхийн нийтийн хэмжээнд дэвсгэр хүчин маань шинжилгээний бодлогыг хэрэгжүүлэх үүднээс дэвсгэр хүчнийхээ бас тогтолцоог шинжилэн батлуулсан. Мөн бүтцээ бас өөрчилсөн. Үүний нэг нь бол төрөл цэргийн командлуудыг тусад нь гаргасан явдал байна. Тэгэхээр жанжин штабаас зөвхөн дэвсгэрчний жанжин штаб гэдэг ганцхан байгууллага байсан бол өнөөдөр одоо хоорой замын цэргийн командл, агаарын цэргийн командл, тусгай хүчний командл. За мөн яг чиний одоо асуултанд би онцгойлон хариулмаар кибер аюулгүй командл байгуулсан баг. За мөн шинээр мэд боловч хуучин хамгийн их одоо бүтээн байгуулалтанд хэрэгтэй байсан барилга инженерийн зэргийг бас дахин байгуулсан явдал байна. Тэгээ энэ нь бол байлдахын зэрэгцээ биш. Энэ их одоо хүч тэгээ болцоог бас бүтээн байгуулалтанд ашиглая гэдэг. Манай одоо тийм бодит болцоо нөөц байгаа шүү дээ. Бүхэл бүтэн барилгын зэргийн одоо 70 80 90 жилийн түүхэн гавьяанууд байж байна. Тэгэхээр энэ барилгын зэргийг бас сэргийн байгуулсан явдал байна. Тэгэхээр энэ шинэ бүтэц тогтолцооны хувьд бол яалтчгүй одоо бид бүхэн дэлхийн нийтийн дагаад шинжлэгдэж байгаа хэлбэр бол нэг мөнөөс мөн гэж хэлнэ. Нэр нь бол хоцрогдохгүй л гэсэн үг шүү дээ. Гол явж байгаа. Тэгвэл зэрэгдийн зүгээс ер нь толгордог ямар асуудлууд байгаа вэ? За иргэдийн зүгээс бол мэдээж яг энэ цэрэг батлан хамгаалах салбарын зэвсэг түвшний одоо энэ цэргийн салбарын үйл ажиллагаа идэвхтэй хөгжөөд одоо яг иргэн тулаад ирэхин үед иргэд бол одоо яг сүүлийн жилүүд хариу хувьд үзүүлж эхэлж байна. Энэ нь мэдээж энэ өнөө цагийн цахим одоо чөлөөт ертөнцөөс авж байгаа мэдээлэлээс шууд болж байгаа. Одоо хоёрдугаарт мэдээж бид бүгдийн бас түүхэн уламжлал байна. За гуравт нь мэдээж бас нэг Монгол хүний төрлөх зан ген баатарлаг гэх юм уу тийм ирэмгий одоо тийм цэрэг гэсэн хүний эх оронч гэсэн хүний тийм цуснд нь бол байгаа асуудал байна. Тэгэхээр иргэд маань яагаад энэ оролцооны ийм эрсдээс өөр болвоо гэдэг дээр мэдээж дэвсгэр түвшний цэргийн алба хаах тогтолцоонууд олон төрөл болж ирсэнтэй холбоотой гэж ойлгож байна. Мөн одоо би сая хэллээ захим одоо ертөнцөөс авж байгаа тэр цэргийн бусад одоо дэлхийн улс орны хөгжлүүдийн салбарыг харчаад яг өнөө маргадардаг одоо тийм болохыг хүсэж байгаа хүсэл шаардлага гэж би ойлгож байна. Гэтэл энэ маань зүгээр л Америк цэрэг шиг болгоё гэх юм бол маргааш шууд шийдчихдэг асуудал биш байгаа. Маш их авраг том эдийн засгийн бодлого, хөгжил, түүнийг дагсан одоо хөрх мөнгө гэдэг юм уу асар их одоо хүмүүсийн ухамсарын орт хугацааны хөгжлийн асуудал гэдэг эдгээр шалтгаалсан зүйл байна. За яг тулгамж байгаа асуудал их юм бол мэдээж цэргийн бүртгэлд оролцооны хувьд бол яхтар одоо орохгүй хамаагүй гэдэг зүйл бол байхгүй болж байна. Хамгийн гол тулгамжаад байгаа асуудал бол мэдээж цэргийн алба хаахын олон төрлүүдэд оролцох оролцооны хувь багтах. За үүн дотор мэдээж та бүгдийн нийт салбар дээр одоо яригдж байгаа зүйл бол цэргийн албыг биеэр хаах. Энэ салбарт оролцох оролцоо нь одоо харилцаа идэлгүй байна гэж хэлмээр. Залуучуудын хувьд одоо нэг идэх хөрөн буурчаад байгаа гэдэг шүү дээ. Тэрэн дээр хамгийн гол асуудал нь гэх юм уу сошиал орчинд одоо нэг цэргийн дээрлэхэлт гэдэг юм айгүй их байгаад байгаа гэх тийм асуудлууд яваад байгаа шүү дээ. Тэгвэл нийслэлийн цэргийн штабын хувьд ерөнхийдөө энэ асуудлууд дээр нь хэрхэн яаж хандж байгаа вэ? За
нийслэлийн цэргийн штаб хоёул нөгөө буцаад ихний ярьсан зүйл рүү орох болж байна. Нийслэлийн цэргийн штабын үүрэг нь бол хугацаа цэргийн албыг татаж зэвсэгдэгчэнд одоо зэвсэгдэгчин болон хөлийн болон дотоодын зэрэгт алба хаалгах ийм үүргийн үндсэн ажлыг би зохион байгуулдаг. Ийм салбар нэгж юм байна. За энэ бол бас их хавталтай эрвэхтэй одоо яг бид хоёрын баг өнөөдрийн подкастын гол ярианы сэдв байж магадгүй. Би бол нийтлэг байдлаараа бол 50-аас дээш хувьтай бол залуучууд маань албаа бол хаана гэж үздэг. Ер нь мөн мэдээлэл нь нэг түүхээр бусад их одоо сайн мэдээг дардаг нэг юм тал бий. Энийг яаж мэдэрч хэлж өгнөгөө бол нэгдүгээр яг нөгөө ажлын талбар дээр нь бид нэр яг ажиллаад ингээд хамт байж байгаагийн хувьд шууд хэлмээр байна. Гэтэл жирийн иргэд одоо гадаад хэмжээнд явж байгаа ажил хөдөлмөрөө хийж байгаа иргэд маань цэрэг татлагын товчоон дээр тэр олон цэрэг дайчид залуучууд ирээд одоо цэрэг татлага ямар явж байгааг төдийлөн нүдээр үзэж хараагүй байгаа шүү. Энэ дээр бол нэг асуудал нь ерөөсөө эрүүл мэндийн асуудал болж байна. Хэрвээ яг тэр бүх хүн 10 залуу ирлээ гэхэд тэр 10 залууг ингээд санал асуулга явах юм бол 6-аас 7 би бол найдвартай бол цэргийн албаа хаанаа л гэж хэлээ. За мэдээж нэг хүн төтгөлцөх хариулж мэдэхгүй байна. За нэгээс 2 хүн бол найдвартай одоо явахгүй явмааргүй байна гэж асуулт хариулах баг. За энийг бас бид нэр санааны зургаар ярьж болохгүй. Татлага болгон дээр бид бүхэн тодорхой сошиал уучлаарай сая нөгөө иргэд залуучуудаасаа бас тийм цахим хэлбэрээр мөн цаасан хэлбэрээр судалгаа тоон баримт үс суртлын тестийн хувьд гэх юм уу тийм судалгаа бас авч үлддэг байна. Тэгэхэд бол явна гэсэн тоонууд байгаа. Гагцгүй миний сая хэлсэн эрүүл мэндийн асуудал. Яагаад энэ эрүүл мэндийн асуудал ингэж болсон гэхээр бид бүгд яг иргэний эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаа яг бодлогоор дистаратай цэгцтэй яваг учраас яг энэ асуудал үүсчихсэн. Өнөөдөр одоо та бидний дунд ч гэсэн яг өглөө болгон өндөг шараад цэцэгтэй тэгээд нэг сайхан бүлээн сүүч юм уу яг тогтмол сайхан уугаад өдөр ингээд хаалаа идээд эсвэл одоо ингээд өдөөс хойш жимд ороод 2 цаг гүүгээ те тэгэл орой яг цагтаа тараал тэгэнгүүтээ очиод бас чөлөөтэй одоо юм идэж уугаад юм уу эсвэл биеийн тэмрээ хийгээд ингэдэггүй гэвэл харин эсрэгээр 10-аас бараг 8% үгүй гэж харил. Тэгэхээр яг ийм байх ёстой амьдралын хэм маяг байхгүй дээр тулгамж байгаа нийгмийн зорилтод асуудал болчиход байгаа учраас өнөөдөр ийм үзэгдэж харагдаад байгаа л гэж би хэлэх гээд байгаа. Тэрнээс болоод бүр ингээд бүгдээрээ явмаар байна, бүгдээрээ одоо дургуй байна гэж хэлэхэд би бол цэргийн үеийн хувьд ажигласан зүйлээсээ бол гүйл гэж хэлэх. Тэгвэл ер нь цэргээс чөлөөлөгдөх ямар заалтууд байдаг вэ? Тийм яг хоо мэдээж одоо ингээд хойлоо ингээд би өөрөө ч ингээд цэрэг татчихин та одоо ингээд цэрэг татгцсан иргэн байна гэж тооцъё л да. Тэгэхээр нэгдүгээр дийлэх ер нь төрөний одоо бас яриага дуусгач гэж бодож байна. Дийлэх одоо манай залуучуудын тодорхой хувь нь бол оюутан залуучууд байна. За би сурж байна яг ингээд сурж байгаа учраас ингээд явах боломжгүй байна гэдэг асуулт яригдаад байна. За дараа нь бол цэргийн албаны тухай хууль 97 тийм чөлөөлөх заалт байгаа шүү дээ. Нэгдүгээрт цэргийн одоо уучлаарай гэр бүл нь 2 хүүхэдтэй болвол за мөн жирэмсэн одоо их нэртэй нэг сургуулийн өмнөх насны 2 хүүхэдтэй нэг хүүхэдтэй бол. Төрнийх чинь сургуулийн өмнөх насны 2 хүүхэдтэй бол шүү. За тэгээд их нь одоо 50 настай зөвхөн ихийгээ ганцаараа хасардаг. Эцэг нь бол 50 түүнээс дээш настай мөн эцгийгээ хасардаг бол. За мөн мэдээж одоо ороод сая эрүүл мэндэд тэмцээг бол тухайн эрүүл мэндээр тэмцээгүй гэсэн байдлаар. За мөн одоо гэмт хэргийн улмаас ял идэх одоо шийдвэх мөдөн байцаалтанд гэдэг үлээ те гэмт хэрэгт холбогдсон тогтоогдсон болвол. За мөн хяналтын тоонд та одоо харах багтаагүй бол гэсэн ийм эдгээр шалтгаануудаар бол та цэргийн албанаас төр чөлөөлөгддөг баг. За гэхдээ ер нь яг хуулийн заалт барьж яг тэр хуулийн заалтан дээр байгааг ингэж байж ярихад бас маш хөөр өсгөл байдаг. Жишээ нь одоо бидний хувьд амьдрал юм хон олон зүйлийг бол тодтогчиж бас чөлөөлдөг байга. Би зүгээр бараг хууль бос
энэ хуулинд байхгүй зүйлэл ярьж шít. Чинь маш олон дүүнэр асардаг. Орон гэрээ аваад ажил амьдралын эрхлээ явдаг. Залуучууд өргөд бичээ дүүнэрийнхээ ингээд нотлох баримтыг бариад ирэхээр бид нэр чөлөөлөл болчдөг. За мөн гадаадын одоо ихтэй сургуульд одоо тэнцээ тэтгэлэг авах нь тодорхой болоод бүх бичиг баримтанд бүрдэлтэй болоос явуулдаг. Тэр хүний тэр өөрийнхөө одоо он сураад чадлаараа ийм өндөр сургуулийн соёл мэлийг сургууль соёлыг авсан ийм хүмүүст бид нэр урам зориг мохоочлохгүй гэж дүгнээс явдаг. Мөн одоо бусад шалтгаанууд байна. За тэгэл тухайн үеийн юу тохиолдох вэ? Яг дөнгөж одоо гашигдал зовлон тохиолдсон тохиолдол байна. Ээжигээ заавыгаа алдчихсан, дүүгээ алдчихсан. Яг юм гашигдaltaй байх үед нь бид нэр гашуугийн тайлаг багт нөгөө та одоо цэрэгт яв гэж хэлдэггүй. Тэр бичиг баримтын үндэслэл за гэд чөлөөл явуулдаг. Гэхдээ энийг нэг хүн шийддэг. Дандаа товчооны шийдвэрээр шийддэг. Товчоо гэдэг хэмбэ гэдэг тэр тухайн орон нутгийн засаг зархааны одоо дарга буюу хамгийн дарга мас байна. За миний хажууд бол тэгээд цэргийн штаб дарга. За миний хажууд мөн хуулийн хэлцээний одоо хараа нэгжийн алтан тушаалтан сууж байгаа. За тэгээд ерөнхий эмч ерөнхий эмч маань байж. За мөн одоо шаардлагатай бол цагдаагийн байгууллага тийм ээ бусад одоо нэг жилийн дарганууч байдаг. За ингээд дөрвөлээ тавлаа. За энэ нөхдөг яах вэ гэж ярилцсан да. Тэгэл хуулийн хүн маань хуулинд бол байхгүй байна. Тэгэл тодорхой хэмжээгээр бид нэр засаг даргааныхын даргын дууд болдог. Хорооны засаг даргын зохион байгуулагчийн хэн бэ дууддаг. Тэгэл дуудаал байцаана. Одоо асуул гэх юм да. За энэ хүүхдэд ийм амьдралтай байна. Яах вэ гэхээр хорооны засаг дарга нийгмийн ажилтнч маш сайн мэддэм юм л. За энэ хүүхдээ ийм өчтэй тийм баха бидний шаардлагатай бүх тодорхойлт энэ баримтын одоо гаргаад өгье гэдэг. Гаргаж өгдөг. За зарим сургууль соёлын бид нар багш захирал хэмээл бас далгаал үздэг. Тэгэл бас хэлдэг. Ер нь нэг үнэн одоо зөв ярьж байгаа гачигдал асуудлаа ярьж байгаа хүний одоо хилэмжинж тэр нүдэнж тэр тодорхой байдгийг. За эсвэргээрээ бас иймэрхүү одоо сэдвүүдийг барьж бас үлдгэсэн одоо тийм хүмүүс бол байдаг. Тэгэхээр тэд нар лайндаа л тодорхой. Ер нь бол маш тодорхой байдаг. Яг бол тэрийг хамгаалж чаддаг байхгүй. Хамгаалахад бол хүн үнэн биш учраас тэрийг хамгаалж чаддаг. Тэгээ нарийн бас судалдаг байх нь шүү дээ тийм. Олон шат амжилтыг да. Тэгэхээр биний хэлэх гээд байгаа зүйл бол иймэрхүү шалтгаанууд байвал бас чөлөөлөгч болох юм байна гэж нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Бид нэр хамгийн гол барьдаг зарчим бол үндсэн хууль шүү. Тийм ер нь тийм байсан ч бид нэр жишээл үндсэн хуулиар тавигдсан үүргээ биелүүлж байгаа асуудал шүү. Тийм учраас та үндсэн хуулийн дагуу одоо цэргийн албаа хаах үүрэгтэй. Ингээд тодорхой хэмжээнд ингээд суулгадаг. За яах вэ гэдэг. Ингээд шууд ярилцсан гутаа за ингээл одоо үзгийн үзүүрээр хүнийг амьдралыг шийддэг. Тэгээд тэр нэг суулгадаг. За тэр хүн чинь нөгөө цэрэг татлах чинь ингээл хэдэн 100 хүн байгаа дараагийн хүн ноочлаа тий. За хоёлаа дахиад тухтаа ярилцъя гэдэг тодорхой минут одоо юм авч байгаа. Тэгээ нөгөө усудаа ингээд нэгэн тодорхой болсон хүмүүсийн асуудлыг шийдэнгүүтээ эргээд болдог. Заавал яах вэ? Юм дээр зогслоо гэж ярилцсан. Ерөөсөө тэнд чинь тэр ярилцлага эрийг нэг сонсох. Тэгээд эргээд буцаад хууль дүрмийг одоо ойлгуулах, танилцуулах ийм асуудал байдаг. Цэрэг татлагаас ингээд хичнээн удаа ингээд болцсон тий. Тэгээд ер нь бол болцсон тохиолдлуудад ямар одоо шийтгэл амрагдуулдаг байгаа. За яг энэ болтох оргон зайлах тал дээр бол хуулийн залт нь арай ч өндөрдөг байгаа. Ер нь цэрэг татлахын байр гэдэг маань онцгой бихт болдог байхгүй. Тийм учраас цагдаагийн байгууллага хамгаалалт авдаг. Би бол одоо эргээд одоо юу аял та эсрэг тал бай гэж бодох юм бол байлдах чадвартай иргэд маань хэдэн 100-аараа нэг дор цуглаж байгаа асуудал шүү дээ. Тийм учраас тэдний амнаас эрүүл ах ер нь тийм аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн хамгаалтандаар тодорхой одоо нэвтрэх тэр залан дуудах мэдэгдэх хооцыг үзэж харж шалгасны үнднээр орж нэвтэрч гардаг. За гэтэл эндээс оргон зайлах зүйл муу зугтах үйл бол ганцаар мэрсээр бол гардаг. Гэхдээ сүүлийн одоо миний мэдхийн 3-5 жил ийм айхтар одоо ноцтойгоор зөрчиж цогцсон асуул байх байгаа. Дээр үед бол байсан юм байлээ. Байхны давуур сургаал гардаг. Тэ голдуул энэ сургуулийн объектуудыг ашигладаг байхгүй юу? Тэгэл сургуулийн одоо цонх мохоор үсрээл хурдтай
чадaltaй хүүхдүүд чинь бүгд л алгуулаад одоо бид нэр барьж чадахгүй шүү дээ. Тэгэл комендат нь араас нь хөөгөөл те барьж исэн ийм тохиолдол зөндөө байдаг. Одоо яг 22 онд ухааны хүүхд одоо цонхоор өсөрч гараад тэгэл чинь тэргүй цагдаагийн хамгаалалтаа юм чинь дуудаад асуувал гэсэн чинь яг би бизнес гад 0 хүнтэй бодохоор нь ягац юм аа л гэсэн. Тэгвэл тэрийг бол бас орон зайлах юм уу болтох гэдэг зүйл залталд нь оролт. Тэгээ бид нэр уулзаал асуугаал ярилцаа шийдсэн. Ер нь альва зүйлээр бол нэг юм амар хатуу байх бол хэрэггүй. Хөрхи тэр хүүхэд яг юунаас одоо цугтаж явж байгаагаа мэдгүйгээр бид нэг туг дахин гэдэг шиг нэг хүүхдээ ингээл нэг хүүхд цугтлаа. Тэрийг барьж аваал те. Эрэг үүсгээл бид нэр ингэсэн гэдэг маань тийм нэг тийм таатай сайн бол биш. Тухайн нэг хүүхдийн тийм болчмгүй үйлдэл гэж бид нэр үздэг. Жинхэнэ оргон зайлах болтох гэдэг асуудал цэргийн анги байгууллагад очиод яг ингээ хаалгаар очиод бүх зүйлийг одоо биелүүлээд хүлээн зөвшөөрөөд за алба хаахаар боллоо гэд цэргийн байгууллагад очсныхаа маргааш нь өөрөө энийг энэ явдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр тэр ангийн байрлалыг орхисон. Дур мэдэн гэсэн үг шүү. Цэргийн даргатай хэлэхгүйгээр найз нөхдөд хэлэхгүйгээр дур мэдэн хашаагийн дагуу зутагдаг ч юм уу хаалгараад явдаг ч юм уу ийм асуудал бол цэвэр энэ бол эх орноос орсод эрүүгийн зүйл залт болж хувирдаг баг. Хэрвээ энэ зүйл залтыг одоо биелүүлэхгүй бол бид бүхэн өстой жинхэнэ ив минь гэж хөрхөлөхгүй дүү минь яав юу болов гэхгүй шууд хуулийн залтыг гаргаж ирээд за та энэ залтыг зөрчсөн учраас гээд хуулийн алтын байгууллагад нь шилжүүлдэг баг. За энэ зүйл залт маань бас их бишээ. Ер нь бол энэ саяын сахилгын дүнгийн хурлаар бараг 1-2 ч байлуу да ийм хөл зөрчлүүд байсан. Энэ нийтлэг байдлаар оргох зайлах болтох асуудал багассан шүү дээ. Ер нь бол гайг болсон. Одоо цэргийн албанд татагдсан залуучууд маань давхар ингээ мэрэгжил эзэмшээд гарах боломжтой болсон байгаа даа шүү дээ. Ер нь ямар мэрэгчлэг эзэмших боломжтой байгаа тэр талаар та сонирхол. За ер нь зөвхөн одоо цэргийн хугацаанд албанд татагдсан иргэн маань эхлээд хамгийн түрүүнд ямар мэдлэг боловсролтой болохыг бол цэргийн эрдэм сурна. Цэргийн мэдлэг одоо эзэмшнэ. Зэвсэг түвшинд бол тухайн одоо анги нь ямар төрөл мэрэгжлийн анги байна уу? Ерөнхий цэргийн анги, холбооны анги, архилаар анги байх юм бол тэр ангийн гүйцэтгэх үүрэг шин чанарт тохирсон сумлагч, буудагч тийм ээ, холбоочин, залгагч одоо юу гэдгийг тэр мэрэгжлүүдийг эзэмшнэ. Хөлийн болон дотоодын зэрэгт очих юм бол бас л тэр хөлийн албаны шалгар нэвтрүүлэгч тийм ээ, эргүүл одоо юу гэдгийг хөлийн албаны тодорхой бага мэрэгжлүүд эзэмшнэ. Дотоодын зэрэгт очих бол мөн адилхан одоо харуул хамгаалтын тийм ээ, хууль эрх зүйн өндөр одоо бас мэдлэг боловсролыг өөрийн хэмжээнд эзэмшээд явна. За ингээд явж исэн чинь нөгөө л одоо бусад улс орны хөгжил тийм ээ энэ үзүүлж байгаа нөлөө ер нь нийгмийн одоо энэ дотоод одоо шаардлага гэдэг юм уу энэс болоод цэргийг ерөөсөө энэ ганцхан одоо энэ мэрэгчлэр бэлтгээд гаргах нь очир төсөлтэй юм байна. Энэ нэг жилийн хугацаанд болж игэл одоо бас тэр хүсэж исэн мэрэгжлийн эсвэл тухайн орон нутагт одоо ямар ажлын байр олгож болох тийм сургалтын байгууллагууд байна. Тэрийг ашиглая гэдэг юм санаачлаг гарч ирсэн байна. Тэгээ энэ бол бас туршилтын журмаар одоо 2 жилийн хугацаанд гадаадны боловсрыг анхан шатны боловсрол олгох. За жолооны одоо дамжаан сургах тийм ээ тодорхой англи хэлний анхан шатны тийм мэдлэг олгох одоо компьютерийн хэргийн одоо тийм сургалтуудыг явуулсан шүү дээ. Тэгэхээр ер нь сургалт ямар үед амжилттай болд юм их бол гэрээсээ хол вакуум орчинд өндөрөтөө чанартай үр дүн үзүүлдэг юм байна. Гэдэг нь бол бүр тодорхой болсон. Тэгээ энэ дэр хамгийн их одоо баярлаад байгаа зүйлүүд нь бол жолооны багш нар байна. Энийг одоо бараг 2-3 удаа телевизийн ямар нэг ярианд хэлж бүр хэлмээр байгаа. Одоо энэ жолооны нөхцөл байдал та нар гараал харж байгаа ямар их одоо игнэ байрыг буруу үйлчлэх ингээл юм замбраг байгаа шүү дээ. Гэтэл тэнд байгаа нөхдүүд ч юм бол ямар нэгэн юм санаа зовох зүйлүүгээр яг анхаарал нь төвлөрөөд цэргийн байранда байхдаа жолооны курст ингээд явж байгаа. Тэгээ тэрэн дээр одоо жолооны багш нар маш их баяртай байдаг. Тэгээ яг тэрэндээ идэвхтэй өөрсдөө их гой хүсэл зоригтой хардаг. Тэгэхээр эндээс маш чанартай жолооч нар бэлтгэж гарч ийна гэж байгаа.
цэргийн албанд тий цэргийн албанд жолооны курсэд өгсөн. Сайн хариуцлагатай жолоож болж байна гэсэн үг юм шүү дээ тий. Хичээлийн дадлаг дуусаад гэрлэггүй хайрна их биш тий. Хэн нэг нь байн гуцаар залгаал одоо хүрээд иргээл ухаан санааг нь самууруулж байгаа биш. Тэгэхээр тэр төвлөрөл нь маш хэрэгтэй байна. Хэрвээ энэ одоо жолооны курсыг тийм анхаарал төвлөртэй суралцаад өгөх юм бол мэдээж нийгэмд одоо ирээд Улаанбаатар дээр машин барихад одоо маш сайн дүрмээ мэддэг чадвар өндөртэй ийм жолоочлол гарна л гэсэн. За яг үүнтэйгээр адилхан бид бүхэн батлан хамгаалах яам, нийгмийн хамгааллын яам гэдэг л боловсролын яам маань хамтарсан юм ажлын хэсэг гараад нэлээд бас бид бүхэн зохицуулт хийгээд энэ асуудлыг бас чамгүй хөрөнгөөр шийдвэрлэж одоо асуудлыг шийдэх гээд энэ жил одоо зориглоод хэрэгжүүлэх гэж байна. За юу вэ гэхээр нөгөө залуучуудын маань жишээ нь Үр хангаан аймагт сургаж бэлтгэх ямар боловсролын одоо тийм орчин нөхцөл юу байна гэдгийг судалгаа гаргаж байна. За эсвэргээрээ цэргийн штабууд ямар одоо ажлын байр байна гэдгийг судалгаа гаргасан байна. Тэгэхээр ажлын байр бол ийм зузаан цаас болж байгаа шүү дээ. Маш зузаан. Хэдэн мянган ажлын байр бол бэлэн бол байж идэм байл. Гэтэл хэрэгцээ шаардлагыг иргэн сонгох гэдэг дэр бол их одоо янз бүрийн асуудалтай байна. Жишээ нь аль салбарт их мөнгө олж ийн тэр салбарын одоо зөв рүү иргэд хошуурах чих хандлагатай. Ер нь бид нар чинь боловсон хүчний юм жоохон тийм хомсдолд орох тал руугаа явж гин үү гэж хараад байгаа. Тэгэхээр яг энэний эсрэг бидний бүхэн бас боловсон хүчний одоо тийм нэмийн бэлдэх цэргийн албаа хаах хугацаанд нь одоо боловсролтой болгоё гэдэг тийм бодлого боловсруулж байгаа. За тэгээд бид түрүүсээ Үр хангаад одоо энэ хүмүүсийг барилгын мэрэгжлэр нэг юм сургачих. Манай одоо юу гэдэг лээ тэр чинь нэр нь өөр болчих юм аа. Мэрэгжил болох сургалтын төв гэдэг болсон билүү. Байна. Нэг 10 хүүхэд танаа дунд өгсөж ивэл бид нэр авъя. Гэх юм бол нөгөө зардлын зохицуулалт хийгээд тэг 10 хүүхэд нь онлоор бол цэргийн байрандаа сайхан сурчаад дадлаг хийхээр бол тэр сургалтын төв дээр очиод багаж юм ашиглаад тэр ингээд сургалтаа өгөөд 45 хоногийн багад мэрэгжил эзэмших. За түүнтэй адилхан үсчин, ойдлчин, готолчин тэгэл зөндөө юм байна лээ. Тим сургалтуудыг болж игэл цэрэгт очиж заахын заалгаад очихгүйг нь очихоор бол очиж сураад гэх байдлаар юм төлөвлөлтийг хийж байгаа. Тэгээ энэ нь бол одоо маш их иргэдийн тийм хастаа таашаал хүлээсэн иргэдэд ч гэсэн их итгэл найдвар төрөөс ийм арга хэмжээ болж байгаа. Харин тэ надад гой санагдав. Монгол улсын одоо иргэнийхээ үүргийг биелүүлэнгээ давхрын одоо мэрэгжил эзэмшээд аавна гэдэг чинь аягүй том боломж байгаа санагдаад байгаа. Тийм үнэн. Чадвал гэдэг. Тэгэхээр эн чинь бас нэг боловсролын хуультай уялдахгүй болохгүй болоод байгаа юм л да. Бид бүхэн 3 сараас дээш хугацааны боловсролыг цэрэг тогтны олж чадахгүй. Тэр чинь үндсэн одоо цэргийн сургалтын бас хугацаа гэж байна шүү дээ. Тэгэхээр энтиг бас уялдаж сайн зохицуул хийхгүй бол бас худлаа иргэдэд амлаж болохгүй. Тэгэхээр бид нэр маш богино хугацааны тийм сургалтуудыг бол ер нь бол заашгүй явуулна. Гэхдээ иргэнийг хүсвэл хийж байгаа шүү. Тэрнээс одоо чи ерөөсөө хүсчин бол чи эсвэл машин механизмын одоо жолооч бол гэж шахахгүй. Тэгээд судалгаануудыг аваад иргэн өөрөө гараа өргөл мэрэгчлээ сонгоол энд явах юм бол сурах чинь. Тэгэхээр энэ дэр иргэний тэр хүсэл зориг асар их чухал. Тэгэхээр би одоо энэ цэргийн албаа хийж байгаа залуучууд юм уу ирээдүйд хаах залуучууд мэрэгчлээ сурах гэж байгаа одоо энэ ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа үндсэн үйл ажиллагаа маш зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Энийг би бас мэдсэн, судалсан. Яг нь би ч яхаа бид маш олон энгийн иргэдийг бас хүчнээр тогоочийн дамжаагаар ингээл сургадсан юм байна лээ. Тэгээд тэдний хідэн яг үндсэн ажилдаа очдгүйгээр бас л эргэлзээтэй асуудал байдаг. Ямар ч лсэн 100% биш. Тэгэхээр болж игэл энэ одоо хүмүүс маань цэргийн байранд байж хагаад сураад мэрэгжил олоод үнэхэрийн гараад яг үсчнээс уусна үсчин дээр очиод оператороос уусна директор хэрэгтэй салбар дээр очиж чадах юм бол энэ маш том амжилт бол. Магадгүй манай цэргийн салбарт итгэл үнэмшил үнийг зүгээр харах өнцөг гэсэн маш их өндөр өтө болох ёстой. Тийм учраас бид нэр зөв зөвтэй алах юм бол хийж хэрэгжүүлэе гэж манай одоо төр засаг батлан хамгаалах салбарын удирдлага энэ дээр бол ажил болгон хэрэгжүүлээд ер нь эхлүүлсэн. Цэргийн алба хааж ихта цалин аваад ажиллах боломжтой гэдэг та энэ талаар танилцуулах. Ер нь бол хугацаа цэргийн албан хаагч нь бол цалинтай шүү дээ. Цалинтай.
110,000 байдаг хаа. Би яг одоо юу мэдэхгүй байна. 110,000 гэсэн юм цалинтай. 110,000 төгрөгөөр тэнд хоол унд бүх юм хэрэгцээтэй байгаа иргэн бол нэг тамхи татдаг залуу нэг тамхи аваад татчихтай нэг тамхи татдаг нэг ганц нэг чихэр амдаа хийчих. Тэгээд нэг готлын дос ойдгаа готлын досоо авчих тий. Эсвэл нэг юу хүссэн ил загтлаа аваад эсвэл нэг хүссэн нэг номоо сардаа аваад уншчих. Ийм боломж байгаа. Ер нь бүр тийм амьдрал аж ахуйд хэрэгцээтэй цалин улс оронд хэрэгцээтэй зүйл гэх юм бол тэр нөгөө бидний бүтээн байгуулсан барилга инженерийн цэргийн удирдах газрыг гэж бүр зориудаар байгуулсан энэ улс орны хэмжээнд бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар зорьсон ажлууд баг. Тэгэхээр бид бүхэн чинь сая би дахин нуршилгүйгээр хэлээ дээ олон төмөр зам дээр ажиллаа, олон том замын салбар дээр ажиллаа. Тэг чин намайг одоо сонгонд 2019 онд цэргээ хүлээж аваад татчаад хүлээж авахд нэг зэрэг маань 16 сая төгрөгтэй алгаж ирсэн шүү дээ. Сая одоо тэгэл 22 23 онд ч гэсэн энэ дүүргүүд маань ингээл харахад бүтээн байгуулалтанд оролцож байгаа зэргүүд маань яг тэр бүтээн байгуулалтын талбар дээр ажиллаж байгаа цалингаа хөдөлмөр хөөсөө авна шүү дээ. Аавна. Тэгээд тэрийг өөрийнх нь одоо картанд нь тооцоод олох чинь тэр маань хоригдлол хэрэгээрээ хадгалагдаад тэгэхээр халагдахтаа тэр мөнгөөрөө өөрийнхөө гэр орон одоо өссөн зүйлтэй бас зохицуулах боломжтой болчих. Хэрвээ би бол энийг бол оюутан хүүхэд байсан бол бараг 2 жилийн төлбөрийг төлж хэмжээний юм болоо гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэрээс шүү дээ. Тэрнээс бол бүх зэргүүдэд 100% одоо татгцсан 100 зэрэг бүгд одоо ажилтаа байна гэсэн ойлголт байхгүй. Тийм боломж ч байхгүй. Жишээ нь та ойлгохгүй юу? Хязгаарын зэрэгт маа хэлийн зэрэгт одоо ас хязгаар хил дээр байгаа зэрэг маань айл ажил хийн бүтээн байгуулалтанд орсон гэж хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр хугацаа цэргийн албанд маш хүнд үүрэг оногдсон байна. Хэдийгээр эзгүй тал мэт боловч морион унаад яг хэлийн зурсуудыг шалгаад ингэ явж байгаа гэдэг бол ямар ч мөнгөөр одоо төлж баршгүй хөдөлмөр гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид тэрийг одоо очиад тэр хэлийн зурс зөрчил байна уу шалгах гэх юм бол одоо нэг удаа явчихлаа. Байн яваад чадахгүй шүү дээ. Тийм учраас энэ ас хол алслагдмал одоо орон нутагт ажиллаж байгаа хугацаа цэргийн алба бол хүнд гэж ойлгох хэрэгтэй. Зөвхөн цэрэгч биш ер нь ахлагч офицеруудын маань ажил амьдрал гэсэн хүн шүү дээ. Зүгээр одоо би өнгөрсөн 2 жилийн өмнө Булган аймгийн хотог өндөр цаашаа Тишиг гээд одоо манай хадам маань тийшээ байдаг учраас ах トゥ нэртэй одоо гэр бүлийнхээ нэг уулзуулах бас нутаг орноор аялал зугаалах яваад үзэхэд хөрхийдэн бор зэргүүд маань яг эргүүлэн маа хийгээд ингээ явж байгаа. Тэнд байгаа офицер ахлагч нарын хаж амьдрал те хүний мөрөсл болсон. Хэдий одоо тэнд байгаа ч гэсэн. Гэхдээ бид нар нутаг орныг хил хязгаарыг эзэнгүй орхиж болохгүй шүү дээ. Төр засаг заавал бодлогоор тэнд хүн байлгах, тэнд иргэнийг амьдруулах тийм ээ. Ийм одоо зохион байгуулалт хийх хэрэгтэй. Харин буцаагаад тэнд их орныхоо төлөө ажиллаж амьдарч тэр хэлийн одоо эзгүй юу гэх юм зэлүүд газар үүрэг гүйцэтгэж байгаа энэ алба хаагч нарыг бид нэр хүндлэх хэрэгтэй. Ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Захын нэг одоо иргэн энэ хэлийн зэрэг гэж юу байдیں, эдний хэл маань гэж юу байдیں тэр бичих ерөөсө болохгүй. Бид нар бол хэлэх үгээ бичих үг бол заавал иргэд маань бодож явах хэрэгтэй. Яг өөрөө очиод үзснийхээ дараа л ер нь их ажил хөдөлмөр нь хүнд юм байна гэдгийг ойлгодог. За гиснээс бас нэг яг энэтэй холбоотой нэг зүйл ярьчих уу. Эх орон зурагч гэдээ бид бүхэн хөтөлбөр хэрэгжүүлээд 2 жилийн өмнө 2 жил дамнаад явсан. Энэ жил арайхан хэрэгж чадсангүй. Тэгээ баахан олон зуун ерөнхий боловсролын сурагч нарыг бид нэр яг хэлийн баган дээр тавьчихсан баг. Тэгэд сурагч нар гэдэг чинь гэрээсээ ангиараа хоногоор ингээд аяллаар гарна гэдэг чинь өөрөө аз жаргалахгүй юу. Тэгээ бид нэр ингээд харж ахал байнгын инээлтэй байнгын аз жаргалтай байна. Нэгдүгээр бид нэр тийм үйл ажиллагаа аюух дутагдж байна. Тэр хүүхдүүдийг хамт олонч болгох тийм ээ. Гэрээсээ хол бие дааж нэг ганц 2 өдрөө аялалч гэсэн явуулах хэрэгтэй. Тэгээ явсаар байгаад яг хэлийн баган дээр ингээд очил зогсоож байгаа тойр зогсоогоод за энэ бол Монгол улсын одоо хамгийн хойд захын хэлийн баган гэдэг мэн алтан соён бод энэ дээр нэгсэн байна гэхэд тэр хүүхдүүд өөр ирэхгүй ингээд бүгдээрээ ингээд амар гой ном зогсоол очиод мөргөөл ёслоо. Тэгэхээр бидний Монгол улсын маань одоо тусгаар тогтнол
цаасан дээр жирийн хилэгдэхэд нэг өөр биеэрээ очиод ус орн маань үнэхээр ошин тогтонд юм байна гэдгийг үзүүлэх энэ бас нэг өөр байдаг. Тэгээд энэ зогсож байгаа хилийн зэргийн одоо ах агч нар нь хүүхдүүдэд амжилт төсөөд ингээрээ гэхэд тэнд мадаггүй хилийн зэрэгт одоо ийм гоё хилийн албанд явъя гэдэг хүүхд бол хэд хэдэн хүүхд бол би явж болох уу гэж асууж лээсэн. Үнэхээр одоо сургуулаа төгсөөд явбал сайн л байна. За эндээс юу хэлэх гээд байна вэхээр ер нь ярьдаг хүн бол маш их олон болсон байна. Сайн ярьж байна. Улс орон ийм тийм гэл одоо тэгээ хүүхдүүдэд хүмүүст иргэдэд ингээд маш сайн ярьдаг хүн байна. Яг үйлдэлээр нь ярьсан зүйлээ мэдрүүлдэг хүн их ховор байна. Дагуулж явал за яг ийм байх шүү гэж үзүүлдэг. Дагуулж явал яг өөрөө хийгээл ингээд үзүүлдэг хүн их ховор байна. Тэгэхээр бид нэр дараа жилээс одоо дахиад зориг гаргаж байгаа гэх юм уу. Энэ олон зуун хүүхдийг хамруулсан үйл ажиллагаа эхлүүлнэ. Зориг гэж юу хэлж ийнэ гэвэл бид нэр төр засгийг ийм одоо хэрэгцээтэй нэг одоо шаардлагатай зүйл бас хөрөнгө мөнгөийг зарцуулаач гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Тэр нь бол аливаа хэмжээний хөрөнгө мөнгөний л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр зүйтэй зүйлүүд хөрөнгө мөнгөөс зарцуулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Цэргийн албыг хаах олон төрөл байдаг санагддаг. Жишээлбэл одоо дүүзүүлэх албаар хаах зэрэг энэ талаар та танилцуулаач. Ер нь цэргийн албаны тухай хуульд бол цэргийн албыг бас ганцхан биеэр алба хаахын арчилсан шинэ тогтолцоо одоо шинэ нийгэм гарснаас хойш олон хэлбэр шилжүүлсэн баг. Тэгэхээр цэргийн албаны одоо 5 тогтолцоо байгаа. Нэгдүгээр цэргийн албыг биеэр дүүцүүл чаана. Юу одоо биеэр хаана. За дараа нь биеэр дүүцүүл чаана. Энэ бол шашин шүтлэг одоо ёс суртахууны нөхцөл байдлыг харгалзан үзэж одоо дүүцүүл чаана гэж 2 жилийн хугацаанд дуудсан үед ирж одоо тодорхой цагийн үүрэг биелүүлээд тэр нийт одоо 180 хоногийн үүрэг биелүүлээд ингээ халбаасан тооцсон. За дараа нь оюутан зэргийн алба байна. Энэ маань эхлээд сургалт оюутан зэрэг сургалт байсан шүү дээ. Тэгж чад 16 оноос яг жинхэнэ зэргийн албаах нэгдүгээр зэргийн бэлтгэл хүртэн болохоор тогтоосон байна. За мөн одоо зэргийн албыг гэрээгээр хал хааж байгаа. Энэ бол хугацаа зэргийн алба хаасан ус гэрээгээр хааж болж байна. За 18-аас 26 наснд дээрх шалтгаануудаар одоо хааж амжаагүй болвол цэргийн албыг цаашид мөнгөний хэлбэрээр дүүцүүлж хаана гэж заасан баг. За энэ бол бас иргэнээс заавал мөнгө авах хэлбэр биш. Энэ хугацаанд та одоо би цэргийн албыг биеэр хаагүй төлөө бусад тодорхой хэмжээний мөнгөнд төлбөрлөх ёстой. За энэ бол олон улсын жишээ баг. Олон улс орнд одоо ийм байдаг баг. За эндээс онцлог нь гэдээ ярих юм бол дүүцүүл хаана гэдэг маань төрний 2 жил дүүцүүл хаана гэдэг маань мэдээж бидний бүхэн арчилсан нийгэм учраас хүний эрх хэрэгчлийг дэглэх үүднээс одоо янз бүрийн шашин шүтлэгтэй улсуудад цэргийн алба хаах боломжийг олгож өгч ямаа гэсэн үг. Тэгэхээр яах нь одоо зарим бурхны номлолд би одоо хүн алах тийм номлол байхгүй ч гэдэг юм уу тийм хүн одоо бодох модох дасгал одоо энэ бол хүнийг алах одоо зүйл учраас надад ийм одоо итгэл өмчлөл байхгүй би тийм үзэл одоо номлол гэдэг үл юу гэдэглээ зөндөө байдаг шүү дээ. Тийм учраас эдгээр усуд хэрвээ тарихгүй бол би яриад үзүүлж хаадаг өргөдлөө бичээд голдуу одоо буддист христийн шашин шүтгч нар тийм ээ зарим нэг одоо бүүгийн шашинт нөтрийг бид нар хамруулад хаадаг. За дараа нь бол мөнгө төлбөрийн асуудал байгаа. Тэр мөнгөөр одоо дүүцүүлж хаана гэдгийг эд маань ерөөсөй ойлгодоггүй. Тэгэхээр 18-аас 26 нас чинь бол 8 жилийн хугацаатай байгаа шүү дээ. Та 18-аас 26 наснд цэргийн албыг биеэр хаагүй тодорхой олон шалтгаанууд байж болно. Гадаадад ажиллаж амьдарч байсан болно. Миний түрүүний ярьсан чөлөөлөх шалтгаанаараа ингээд олон удаа чөлөөлөгдсөн байж болно. Тэгээ ингээд чөлөөлөгдөж явсараад 26 нас хүрчиж тэгтэл танд мэдэгдэх уус зэрэг за мөнгө төлөө гэх юм бол нөгөө чинь юу мөнгө төлөх вэ гэж магадгүй. Одоо ер нь их асуудаг л. Тэгэх юм бол засгийн газар яг тухайн иргэнийг 26-наас хүрсэн жил нь мөнгөний бол 8 шатлаар нь тогтоож өгдөг байгаа. Гэтэл нөгөө иргэн маань татлаг болгон дээр очих нь шүү дээ. Очсон байх юм бол тэр очсон бүх тооцооллыг хараад таны одоо та бол цэрэг татлаганд авчинд очиж үүргийг биелүүлсэн байна. Сайн байна. Танаас заавал мөнгө авахгүй мөнгө гэж нэллээ гэд чөлөөлөг тэмдэг дарч өгдөг. За энийг л одоо иргэд маань мөнгөөр одоо хаана мөнгө өгөөд одоо хаадаг мэтлэр бол ойлгох шиг байгаа. Тэгэхээр
энэ бол ийм зүйл биш шүү. Заавал бас төр засаг иргэнээс мөнгө авах гээд байгаа зүйл биш шүү. Хэрвээ та үүргээ биелүүлэх юм бол тэр мөнгө чи явсаар гоод бас 0 төлөхгүй байх юм боломжтой гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр зэргийн албыг дээрх хэлбэрүүдээр хаадаг байгаа. Насны зохицуулалт нь бол мэдээж 18-аас 26 нас. За биеэрд үзүүлэх насны дээд хязгаар бол 24 нас байдаг байна. Сүүлийн асуултыг хараад бас оюутан зэрэг хөтөлбөр байгаа шүү дээ тийм. Энэ хөтөлбөрийн талаар та юу нь яг ямар одоо оюутнууд маань хамрагдах боломжтой. Тэгээд юу нэг хичнээн бас хамрагдалтыг хүрээ ихэр байгаа вэ тий. Тэр талаар танилцуулаад. За яг одоо 3 сарын 1-ээс оюутан зэргийн маань сургалт маань одоо ингээд эсэлтээ авч эхэлж байна. Энийг бас зэргийн штаб бас гардаж зохион байгуулдаг байна. Оюутан зэргийн алба хах журам маань бол эхлээд 1-р дамжааных зөвхөн 1-р дамжааных хамрагдана гэж байсан бол нотлон бол бидний журамдаа бас нэмэлт өөрчлөлт оруулад 1, 2, 3 дугаар дамжааныхаа олцсноо гэж заасан баг. Тэгэхээр оюутан зэрэг журам маань засгийн газар 25 оны 2 дугаар сарын 12-ны 85 дугаар ингээд тогтоолын хавсалт болоод батлагдсан баг. Тэгээ миний саяын хийсэн тоо өдрөөр Legal Info-гоос ороод уншаад үзэж боломжтой нэг юм 5-6 хувцастай баг. Тэгэхээр энэний гол онцлог зүйл нь бол оюутан 1-р яг тухайн сургалтад суралцж явах хэрэгтэй. Гэтэ Монголын нутаг дэвсгэрийн ихтэй сургуульд суралцж байгаа. Гадаадын гэж бас хүмүүс их асуудаг. Гадаад байгаа одоо Токиогийн сургууль сурч байгаа болох уу гэж асуудаг. Тэгэхээр болохгүй, энэ бол зөвхөн Монголын нутаг дэвсгэрт байгаа ихтэй сургуулиуд хамааралтай. За тэгээд айхтар одоо сүрхий сонгон шалралтын систем бол байхгүй шүү дээ. Хамгийн гол нь 2.8-аас дээш голч дүнтэй л байх хэрэгтэй. За ингэнгүүтээ нөгөө ийм Монголиуд бид бүхэн сүүлийн бараг 4 жил бүртгэлийн явагдаж байна. Ийм Монголиг орон гол чинь цэргийн одоо хэсэг байгаа. Тэр цэргийн салбарын сонгонгуудлын дотор зэргийн бүртгэл оюутан зэрэг сонголтууд байж байгаа. Тэгээ оюутан зэрэг сонгонгуут чинь иргэнээс тодорхой асуулт асууна. Хаана сурдаг, хаана амьдардаг гэл тийм ээ. Тэгэл аль салбараа ямар оюутан хэдгээр дамжаагаа гэж бүгдийг бөглөөл хамгийн сүүлд нь голч оноог өнгөөл чинь тэр голч оноог татах формат бий сонгоно байж байгаа. Тэгээ тэр өөрийгөө татаал 3.0-той 2.8-тай гэх юм бол тэрийгэ татангууд л ийм Монголиа програм маань бүртгэл баталгаажлаа гэж гараад ирнэ. Гарч ирэхгүй бол та тэр шаардлагуудын аль нэгийг хангахгүй байна л гэсэн. Ялангуяа би одоо яг ингэж хэлэхэд нөгөө оюутнууд маань дүнгээ гаргахдаа зарим нэг дүнгээ баталгаажуулдаг юм байл. Орхицсан дараа нь ингээд дүнгээ гаргуулна асуугдана гэдэг орхицсан гэдэг. Тэрийг хийгээгүйс болоод нөгөө дүн баталгаажаагүй цаашаага нэгдсэн системд ороогүй байдаг. Энээс үүдээд машалла оюутан одоо болохгүй байна гэл гомцаал ирүүлээд идэг гэтэл энэ маань эхлээд өөрийнх нь асуудал 20 дугаар сургуультайгаа дүнгээ одоо бүр эцлээд дуусгах учраа олох юм асуудал байж байгаа. За тэгээд бүртгэсний дараа бид бүхэн 3 сарын 10-нд дуусаад энэ жил нийслэлд 1460 оюутан, аймагт орон нутагт 540 оюутан сургахаар бэлтэж байна. Мэдээж бүртгэлд бол 3-4 мянган оюутан бүртгэгдэнэ. За бид нэр улаан шугам татна. Хамгийн эхлээд мэдээж 2.8-аас дээшийг авна. За бүх сургуулиудад тодорхой квот тарааж өгнө. Хаана 1-р дамжааны одоо оюутнууд их байна, тэнд нь их квотын тавьж өгнө. За тэгээд тэр зарчмаар ингээд квот тогтоож өгснийхаа дараа эрүүл мэндийн үйлчлэг явагдана. За бие биелдрийн шалгалтын одоо бас явагдана. Ягаад гэвэл энэ цэргийн одоо алба хаах гэж хүмүүд заавал бие биелдэр хэрэгтэн. Тэгэхээр эдгээрүүдийн дараа ингээ хасагдаад тодорхой хэмжээний одоо 1000 оюутан авах гэсэн бол 100 200 байх юм бол дахиад оноогоор нөхцлүүлээд бид нэг 0.2-оос 1 5% байдаг хаа нэг запас таал гардаг байна. 1000 гэх юм бол бид нэг 1050 хүүхэд авдаг байна. Тэгэл тэр маань одоо явцын дундаа яг 1000 болж үлддэг ийм практик шалгуур бол байна. За ингээд оюутан зэрэг маань одоо хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр оюутан зэрэгтэй залуучтай бас идэвхтэй хамраарай гэж хүсэж байна. Баярлалаа. Манай ингээд подкастэнд оролцсон танд баярлалаа. Эрт зэрэг баярын дүгэргье. За энэ подкастаар дамжуулаад бас иргэд олон нийтэд хандлах батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа бас сайн одоо чагнаж энийг бас дэмжиж байгаарай гэж хэлмээр байна. Анхааралтай ажиглаж байгаа мэдээж. За иргэд хүүхэд залуучуудаа хэлэхэд бол эх орны хамгаалахын хариун эрхэм одоо үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бас биелүүлээрэ эндээ идэвхтэй оролцоорой. За бас юу үзмээр байна, хармаар байна.
хэрэгжүүлмээр гэдэг зүйлээ сошиал ертөнцөөр болон шууд цэргийн штабтай харилцан ажиллагаатайгаар хэрэгжүүлж болно. Манай хүүд хаалга нээлттэй байгаа. Ер нь сүүлийн үед эсвэлжний анги салбараар цэргийн штабаар их нээлттэй орчин болсон шүү дээ. Тэгэл хэлийг зүг хэлж чадахгүй, хий гэсэн хийж чадахгүй байдаг гэсэн бол одоо миний хаалгаар нэг 5 золоо орж ирээд бид 5 нэг цэргийн анги зий. Эсвэл нэг ийм арга хэмжээ хэрэгжүүлэх үл нээлттэй. Тэрээс ийм нээлттэй орчин болсон шүү. Батлан амлах салбар бол бүгд нээлттэй орчин болсон гэж хэлмээрэн. Тэгээд Монгол цэргийн өдөрт энэ албан хааж байгаа ялангуяа эрхэм мөрхөн дүү одоо байлдагч дайчин залуучуудаас албанд өндөр амжилт төсөй удахгүй бас 5 сард цэргийн албандаа явах татагдах эрхэм дүү нартаа бас ажил амьдралын хамгийн сайн сайхныг хүсээд эх орныхоо төлөө үүргээ биелүүлээрэ гэж уриалж байна. За танаа хамт олон ч гэсэн баярлалаа. За баярлалаа.